Сайн уу Библи? Есүсийн заасан залбирлаар залбирцгаая 2. Луг 11-ийн 5-аас 8 дугаар ишлэл. Шавнар нь Есүсээс юуны төлөө залбирах тухай хэлж өгөхийг хүсэхэд тэр тэдэнд эзний заасан залбирлыг хэлв. Агуулгын талаар бодоод эхэсний залбирлыг дахин уншийе. Аваа, таны нэр ариунаар дуурсдагай. Таны хаанчлал эртвэ. Өдөр тутмын минь талхыг өдөр бүр бидэнд өгөөч. Бидэнд өртөө бүхнээ бид уучилдаг учир бидний нүглийг мөн уучлаач. Биднийг уруу татлагад бүү автуулаач. Есүс зүр сэтгэлээрээ ямар нэгэн амьд тосгоны тухай түүхийг ашиглан хэрхэн амьдрах ёстойг тайлбарлах болно. Израиль нэгэн тосгон байсан. Энэ нь том тосгон биш байсан тул бусад хүмүүс юу идэж байгааг бүгд мэддэг байв. Тэр өдөр хэн талах жигэнсэн, хэн мах загас шарсан бэ гэдгийг тэд бие биедээ хэлдэг байв. Нэгэн шөнө холоос ирсэн аялагч тосгонд амьдардаг найздаа иржээ. Найз нь түүнийг хүлээн авч орон байр хоолунд санал болгов. Гэхдээ харамсалтай. Шөнө болж тэр байшинд идэх юм алга. Найз маань тэр өдөр талах идсэн тосгоныхоо найзынхаа гэрийг санав. Тэр тэнд үйлчлэх талах авахааргүй. Гэвч бодит байдал дээр шөнө оройтож хоол нэхэх нь үнэхээр бүдүүлэг байсан. Гэтэл холоос явж байгаа хүнд найз маань хөршийнхөө нэрийг дуудаж 3хан талах зээлийг хүссэн. Шөнө оройтохоор ирсэн энэ хүнд талах барьсан хүн юу гэж хэлсэн бол? Надад битгий саад бол хаалга аль хэдийн хаалттай. Хүүхдүүд бид хоёр орондоо орчихсон байна. Бид босоод таны хүссэн зүйлийг өгч чадахгүй нэ гэж хэлэх байсан болов уу? Есүс хэлэхдээ хэрв тэр чиний найз биш гэсэн хэрв хэн нэгэн цөхрөнгөө барсан талах говьвол тэр маш их хэрэгцээтэй байсан ч тэр босож чамд шаардлагатай хэмжээгээр өгөх болно. Есүс биднийг залбирахдаа Бурхныг талахтай хөрш гэж бодохыг хүсдэг. Холын хүний хувьд биш, яг бидний хажууд байдаг найзын хувьд бид дотны найз нь юу иддэг, хэрхэн амьдрдгийг мэддэгтэй адил тэр биднийг Бурхан гэж хэн болохыг мэдхийг хүсдэг. Мөн бид найздаа талах зээлэх мэт чин сэтгэлээсээ залбирвал Бурхан биднийг нэрээр нь дууддаг найздаа хоцорсон бүдүүлэг хандлаа гэж зэмлэхгүй. Харин бидний хэрэгцээг ойлгож сонсох болно. Бид бүгдээрээ Есүсийн заасан залбирлын агуулгыг мэддэг. Бурхны нэр ба түүний хаант улс, хамтдаа хооллох, бие биенээ уучлах, дэрж байтугай уруу таталтыг даван туулахын тулд залбирах. Хэрв бид энэ залбирал бидний амьдралд болон дэлхий дээр биелээсэ гэж чин сэтгэлээсээ залбирвал Бурхан үүд хаалгыг нээж бидэнд хэрэгтэй зүйлээ шаардлагатай хэмжээгээр нь өгөх болно. Одоо бидний хийх ёстой зүйл бол Есүсийн бидэнд заасан залбирлын агуулгыг санаж, үүний төлөө чин сэтгэлээсээ залбирах явдал юм аа.